юу зөвхөн энэ бол миний гэж үздэг тоо. Энэ бол зөвхөн Монголын ард түмний өв бахлаас амг шиг болсон гэж боддог. За сайн байна уу? Тийм үү? Сайхан хинжээ үү? За сайн байна. Тон таавтароо. За одоо ингээд удахгүй цагаан сар болно. Энэ цагаан сарын шинэ нэг ухтаад бид нэрээ айл болгон уузаа хийгээд айл авийнхаа дэс энэ цагаан сарын өмнө уулзж байгаа их баяртай байна. Намайг Сингапур тийм би гадаад хэлний багш. Тэгээд гадаад хэлийг шийдвэрлэдэг аялах дуртай. Таач явсан одоо тэр тухайн орныхоо мэндийн үгийг эрхлэлийн дээдлдэг үгийг ард түмний нийтлэг үгийг сурч тэдний тэр үгээр харьцаж одоо тэдний өв заншлыг дээлж явах дуртай тийм хүн байна. За одоо өнөөдрийн сагуулгууд ирсэн байна. За энэгээ бүрний болор хэлбэрээр таныг гаргасан юм сайхан үзэх юм байна. За энэгээ юунаас бич ингээд юу бодож авах үзэх юм. Энэ болохоор үнэхээр болор хэлбэр гэдэг энэ нэр нь болохоор одоо өн мөнгө гэдэг нь цагийн холбоо өнгөрсөн одоо ирээд юм. Энэ болохоор энэ Монгол болор хэлбэр гэдэг нь Монгол морь хэлээд. Өн мөнгө гэдэг нь уран цаг айлаад өнгөрсөн одоо ирээд энэ Монгол морь, Монгол хиймэр, Монголын ард түмний агуу соёл бол өмнө байсан одоо байгаа чааш байх болов гэсэн. Энэ үндсэн дээрээс үнэнхийн болор гэсэн дээр нэрээ өгсөн юм байна. За энийг би энэ болор эднээс нь морио цуглууллаа. Энэ цуглуулга бол миний өвдөөцөөс бидний өвдөөс магадгүй тоо болшгүй хүн үеэс. Яг л намайг хүн боддог гэдэг. Гэнтхэн мэдээ авах цагаас нэг сайхан хүрэлмөр байна. Ээж энэ ямар утга учиртай юм бэ гэсэн. Миний өвгий хүн боддог гэдэг. Аавын чинь өгшин аав чинь гинт чамайг ялаасан анхны энэ ялаал энэс үлдэлтэй. Ийм сайхан би тэрийг хайрч нандинж яваад морь тэгээд таач усан морины дүрс чатраа ингээд гээгдэхэд чатрын дүрс морин гэдэг. Одоо таны энэ гаргасан болор хэлбэр юм гэсэн. Би таны одоо цуглуулга хичнээн том үзэл. Тэгээ нэгд үзсэн учраас шалгууртай, онцгийн шалгууртай бүтээл түмэн олон дэлгих одоо тэдний үзэл санаа, үзэл бодол нийцэх тийм л дэлгэж байгаа. Бид 500 гаруй бүтээлээс 200-ыг тавьсан. Энэ 200 гаруй үлсэн болохоор Монголын үндэсний музей бүтээлүүд тэдний цуглуулгаас үн сангаас авсан. Бол 10%. Нийт 90% нь болохоор одоо бидний өвдөөцийн нийт тэнгэрлэг монголчуудын маань морио гэсэн өөрсдөө буян заяаг дээлж явдаг тийм үзмөрүүдээс дэлгэж байна. Одоо энэ үзмөрүүдээс хамгийн ихтэй хийж байгаа үзмөр хоёрууд одоо сууж байгаа тийм үзмөр. Тэдний сая бидний тэд олон тийм үед ингэж авч ирсэн. Тим ордоо үзмэр байна. Энэ бол ил хаант улсын үед маргадсан. Язгууртан Монголын язгууртан нэг ихмийн харамсар байна. Эндээс суугаа одоо ингэж харахад эндээс бүх юм тодорхой. Энэ бол одоо бидний музей та нарын одоо яг одоо Монголын ингээд тавьчих Монголын эд тавыг тэгээ морин нэрдэн дээрээ тэр зүгээр унаад явж байгаа ш тэр ан нав хийж байгаа. Энэ бол одоо миний эрхмэлэн нандин хайрлах нэлээд мөнгө, нэлээд цаг хугацаа, нэлээд эр зэрэг шаардж исэн одоо цуглуулга байгаа. Сар шинэ усан гэнэ уулзж байгаа. Тэгээд за надад ингээд сар шинэ сон дээр үзэсгэлэнгээ гаргахын бэлэгдэл юу вэ? Намайг энэ жилийн хүсэн үлээж байгаа. Сүрээр гарч гэдэг юм аа. Бэлэгдлийн яг дурхад аа. Би дурхаач биш л дээ. Гэтэ өв сөйлөө тэгээд өмнө сонирхоод ингээд хардаг. Ийм хүний үүднээс сүрээр гарч Монгол хүн бол одоо ингээд алхаад иж явахдаа тийм сүртэй гэж. Тал донд одоо тань одоо яасан таны өвөөгийн шүтжсэн тэр сүдгэж ш. Тэрийг харахад Монгол хүний сэтгэл огшдог байхаа.
Тэр 5 огшоо малтай тариа удаага тарьсан эртэж Монгол хүн уургаа өрөөд урах наран зүг яаж байгаа тэр яхаар монголчууд хүнчлээ тагж итгэв. Тэр яг л энэ төрийн сүлжийг энэ жилийг хүлээж усан хүлээж яг басан дээр нь өнөхийн малрал гэдэг үслэгээ гаргаж байгаа. За тэгэхээр энэ моржид маань сүрээр гаргасан маань тийм бадрангуй дээрс мөргсөн гал улаан моржид. Улаан өнгө болохоор бид нар чинь коммунистууд нийтдээ болохоор тэмцэлийн жил гэдэг. Аюултай бид нар Монгол улс маань Азийн чиглэлд улаан залаад Монгол. Улаан өнгө болохоор тэр монголчуудын амх шиг аяр хөө ялан дийлэх тэр өөрөө үндэснээр улсаараа тийм бахарч байна. Тэр ч учраас одоо Монгол улсын төрийн далмаар улаан хөх улаан гэсэн ийм уран болсон байгаа шүү дээ. Тэр энэ жил бол одоо монголчуудын зөвхөн цэргэн манд өөрийгөө хүндлэх, өөрөөсөө дээдлэх, улс Монголоор бахарх. Энэ бол жинхэнэ Монголын жил ирлээ гэж бодож байна даа. Тэр ч учраас энэ үнэмөнхийн болоор гэсэн үнэмсгээ хингэлэг монголчуудаа өрөөж гаргасан юм аа. Би нэг нийт танай телевизийн үзэгчид одоо манай дурлаач оюун болдоо манай сэтгүүлч маргадаа болон манай телевизийн үзэгчдэд нэг өрөөд шийдье. За ингээд монголчууд бидний хувьд модтойгоо яхан аргагүй болоотой тэгээд бидний хүсэн үнээсэн бидний эрхэмжтэй моржидээ нийт монголчууд маань морь буусан шагаа шиг өөдрөг азтай ямартай байх таа гэсэн өрөөд дэвш. Өрөөдөө дэвшүүлээ. Яслаа.